Одоо бид тархалтын хэлбэрүүдийн талаар мөн эдгээр хэлбэрүүдийг дүрслэхэд хэрэглэж болох янз бүрийн үгнүүдтэй танилцах болно. Энд бид математикийн цайны газрын талаар ярилцаж байна. Янз бүрийн насны бүлгүүд байна. Энд гистограмм байна. Хэсэг бүрийн хувьд тухайн насны үйлчлүүлэгчдийн тоог харуулж байна. 20 наснаас доош насны үйлчлүүлэгч байхгүй. 20-30 насны үйлчлүүлэгч олон байна. 30-40 насны үйлчлүүлэгчид хамгийн их байна. 40-50 нас нь арай бага цөөхөн байна. 50-аас дээш насны үйлчлүүлэгчид нь цөөхөн байна. Ийм төрлийн тархалтыг хараад нэг юм санах бах. Хэрвээ та үүнийг бүхэлд нь харуул, армадилlo шиг түүний биеийн хэлбэртэй адилхан харагдаж байна. Баруун тийш нь харвал армадиллогийн сүүл шиг харагдаж байна. Үгийн тэдгээр төрлүүдийг ашиглан тархалтын хэлбэрүүдийг дүрсэлж харуулъя. Энэ тархалтыг харвал баруун тийш сунсан сүүл шиг зүүн тал руугаа сүүл байхгүй. Энэ мэдээлэл дээр 20 настай хүн нэгч байхгүй байгаа нь тодорхой харагдаж байна. 60-аас 70 насны хүмүүс цөөхөн. 70-аас 80 настай хүмүүс бүр цөөхөн. 80-аас 90 насны хүмүүс бараг байхгүй байгаа. Хэрэв энэ нь ийм байдлаар үргэлжилвэл энэ нь баруун талдаа байна. Үүнийг баруун тийш сунсан тархалт гэж нэрлэнэ. Иймээс би баруун тийш сунсан тархалт гэж нэрлэе. Одоо би хаан ихтэмийн дасгалуудаас авч ашиглаж байна. Олон дасгал ажиллах нь сайн зүйл юм. Чи ч бас ингэн зүйтэй. Гэхдээ энэ бол зүүн тийш сунаагүй байна. Зүүн тийш сунсан гэдгийг нь ийм байдлаар сунсан байна. Шууд хэлэхэд зүүн болон баруун тал тийш сунсан бол ойролцоогоор тэгш хэмтэй байна. Та нар тэгш хэмээг санаж байна уу? Нэг шулууны хувьд тэгш хэмээг тодорхойлдог. Тэгш хэмийн нэг төрөл нь тэр шугамын хоёр тал нь бие биендээ толин тусгал шиг тэгш хэмтэй байдаг. Та нар тэгш хэмийн шугам дээр нугалж болно. Тэд ойролцоогоор давхцах болно. Энэ нь тэгш хэмтэй биш байна. Та нар энд тэгш хэмийн шугам байна гэж магадгүй, энэ хэсгээр нугалах гэж оролдож магадгүй. Гэхдээ энэ нь таарахгүй байна. Хоёр тал дээр таарахгүй байх байсан. Тиймээс энэ нь баруун тийш сунсан тархалт юм. Харцгаая. Үйлчлүүлэгч болгоны тэтгэврт гарах нас байна. Гэхдээ энд юун тухай өгүүлж байгааг үзье. Энд үйлчлүүлэгчдийн тоог насаар нь бидэнд харуулж байна. Тэгэхээр энэ нь Logan Assisted Living-ийн үйлчлүүлэгчдийн тоо юм. Бидэнд 60-аас 70 насны хооронд олон үйлчлүүлэгчид байна. Эсвэл 50 ба 60 эсвэл 70-аас 80 хооронд байгаа насны хүмүүсийн тархалт нь боломжийн. Үнэндээ нэлээд тэгш хэмтэй харагдаж байна. Хэрвээ би тэгш хэмийн тэнхлэг татах байсан бол ингэж доош нь татна. Шулуун нь 65 дээр татагдана. 60-аас 70 насыг үзүүлсэн энэ багны хооронд 65 нас гэсэн тоон дээрээс нь доош нь зурна. Одоо энэгээр нугалвал энэ нь нэлээд тэгш хэмтэй харагдаж байна. Яг бол энэ хоёр баг нь давхцаагүй, гэхдээ нэлээд ойр байна. Эдгээр нь ойролцоогоор өөр хоорондоо таарч байна. Тэгэхээр үүнийг ойролцоогоор тэгш хэмтэй гэж хэлж болохоор байна. Одоо эдгээр үгнүүдийн утгыг мэдэх болно. Зүүн тийш хэлбисэн эсвэл баруун тийш хэлбисэн ингэж байна. Энэ нь илүү мэргэжлийн хэллэг юм. Статистикийг цаашид судлах үед таарна. Гэхдээ би үйл явцын хувилбар нь ойлгоход хялбар байна гэж бодож байна. Зүүн тийш сунсан үед зүүн тал руугаа хэлбисэн байх хандлагатай. Баруун тийш сунсан үед баруун тал руугаа хэлбисэн байх хандлагатай байдаг. Зүүн тал руугаа хэлбисэн гэдгийг мэдэх өөр нэг арга нь та нарын дундаж утга нь медиан ба модоос зүүн талд байрлах юм. Энэ нь та нарт ямар ч утгагүй санагдаж болох юм. Та зүгээр л сүүлийг нь байхгүй болохыг хүсэж болох юм. Хэрвээ зүүн тийш сунсан тархалт байвал магадгүй зүүн талдаа хэлбисэн байдалтай болно. Хэрвээ баруун тийш сунсан тархалт байгаа бол магадгүй баруун талдаа хэлбисэн байдалтай байж болно. Тэгэхээр үргэлжлүүлцгээе. Дахин нэг өөр жишээ авч үзье. Энэ маш сонирхолтой. Энд бидэнд багнан диаграмм өгөгдөөгүй байна. Бидэнд бокс ба вискерийн диаграмм өгөгдсөн байна. Үнэхээр бидэнд ялгаатай сунсан тархалтын тухай хэлж байна. Тиймээс зүгээр л сэргэн саная. Тоо өгөгдлийн хамгийн бага утгыг харуулж байна. 70-ийн доод утга. Тиймээс бидний тоо өгөгдлийн хамгийн бага утга юм. Бидний төврийн хамгийн бага
Утга нь 11. Хамгийн их утга нь 25 байна. Энд байгаа шугам бол медиан, дундах тоо нь 21 байна. Манай тоонуудын голын 50% нь бокс буюу хайрцагын дотор байрлаж байна. Галтын гол утга бол энэ шүү дээ. Хэрвээ бид үүнийг гистограммаар дүрслэн үзүүлэх гэж оролдох юм бол үүнд нийцэх тархалт нь энэ хэсэгт сунаад энд дээш өсөж ирсэн хэлбэртэй харагдана. Энэ бол тархалтын гол утга юм. Иймэрхүү хэлбэртэй байна. Энэ дасгал дээр би зурж үзүүлж чадахгүй байна. Зүүн тишээ сунсан хэлбэртэй байна. Зүүн тийш явах тусам далайц нэлээд бага болно. Их олон утга байхгүй байж магад. Хэрв надад зүүн талд нь илүү олон утга байсан бол хайрцаг ийшээ шилжих байсан. Яагад гэвэл илүү олон хэсэг энд байх байсан. Тийм учраас энэ дархалт нь зүүн талдаа сунсан хэлбэртэй байна. Тэгш хэмтэй биш гэдг нь илэрхий байна. Хэрв энэ нь симметр байсан бол медиан нь төв рүү нэлээд ойрхон байх байсан. Тиймээс хайрцаг бас төвдөө байх байсан. Баруун талтаа хэлбэлсэн биш байна. Хэрвээ баруун талтаа хэлбэлсэн байсан бол баруун тишээ сунсан байна гэсэн үг. Вискер буюу сахал нь илүү урт байх байсан. Бид хийчихлээ.